Одоогоос 131 жилийн өмнө буюу 1891 онд Монгол үндэстний түүхэнд хараар бичигдэх нэгэн аимшигтай эмгэнэлт явдал тохиолсон боловч тухайн үйл явдлын талаар өнөөдрийг хүртэл гэрийн хүн зөрөгтэй дуугарч, ярьж, түүхийг эргэн сөхөж чадахгүй хэвээр байна. Учир юу гэвээс 1891 онд хуучин цагийн Манччин гүрний хойд нутагт улаан малгайтны бослог хэмээх бослог гарч уг бослог нь үндсэндээ хятад тариачин Ян Е Чуанаар удирдуулсан Монгол үндэстний эсрэг зэвсэглэн боссон бослог байсан юм. Энэхүү аимшигт бослогын үр дүнд Чингис хааны 9 өрөлхийн нэг Уран хаан Зэлэм жанжны үр хойчис буюу Өвөр Монголын 5 хошуунаас бүрдсэн зостын чуулган бүхэлдээ устж 49 хоногийн дотор 150 мянган монгол хүн хятад тариачдад алагдсан юм. Энэ бол Монгол үндэстний эсрэг монголчуудын түүхэнд хийгдсэн хоёр дахь том хядлага буюу зүүн гарын хаант улсын ард иргэдийг үндэс угсаагаар нь хядсны дараа орхуйц томоохон геноцид болж түүхэнд үлдсэн байдаг. Тухайн үед хятад тариачид монгол хүнийг авч газрыг нь булаая, газарт нь тариа, гидсэнд нь үр цацыг хэмээн орилсоор монголчуудыг хайр найргүй хядаж хүчндэж байсан бөгөөд монголчуудыг хамгаалах ёстой Чингүрний төр засаг улангалсан олон хятад үндэстний уурыг дэврэхгүй тулд тэдний монголчуудыг алж хядах үйл хэрэгт огт хөндлөнгөөс оролцохгүйгээр зүнд нь орхиж хайсан юм. Хожим Чингүрэн нуран унаж бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны дараагаар хятадын шин төр засгийнхаа уг хятадхыг хядлах бус харин бослого байсан хэмээн өөрсдийгөө өмөрсөн байдаг. Учир нь тухайн үед монголчууд бүгдээр Манччин гүрний харьяанд байсан тул тухайн хядлагтай холбоотой бүхий л баримтууд Манччин улсын Монголын асуудал эрхэлсэн яаманд хадгалагдаж байсан ч 1912 онд Чингүрэн нурахтай зэрэгцээд Монголын асуудал эрхэлсэн яаманд гал гарч дээрх хядлагтай холбоотой бүхий л чухал баримтууд хамтдаа шатсан юм. Гэхдээ энэ хядлага бол энгийн нэгэн хядлага биш бөгөөд харин ч туйлын хэрцгийгээр монголчуудыг мянгаар нь бөөгнүүлж байгаад нэг ч хүн үлдээдгүй алсан хядлага байв. Тухайлбал нялх хүүхдийг хөлөөс нь барин хананд савах, жадны үзүүртүүлгэж алах, няраа хүүхдийг амьдаар нь тал бүрээс нь сэрээс авах зоон идэх, жирэмсэн эхчүүдийн гидсийг хүүдж, ургийг нь нүүрэн дээр нь тавих зэргээр хүний ёсноос гажуудаар хөнөөсөн түүхтэй. Хятад үндэстний хийж байсан тэр их харгислаас айж имээсэн монголчууд өөрсдийн олон зуун жил амьдарч ирсэн нутаг орноо орхин зүхтахад хүрч амьд үлдсэн монголчууд хянганы нурууг даван эргэж хизээч ирэхгүйгээр зүхтацгаасан юм. Мөн энэ хядлагын улмаас их эзэн Чингис хааны угсааны хүн болох сууд зохиолч Инжинаш хүртэл хамаг бүхний аван зүхтаж яваад дараа жил нь буюу 1892 онд агуу дотор хорогдож байгаад өвчний улмаас таалал төгссөн байдаг. Энэ их хядлагын улмаас эзгүрч хоосорсон Монгол нутагт хятад иргэд үерийн ус мэд түрэн ирж улмаар Нанхиад тосгод байгуулагдаж газар хагалж тариа тарих болсноор монголчууд үндсэндээ цагаан хэрмийн хойд хэсгийн нутгаа хятадуудад бүрэн алдсан гэж үздэг. Ер түүхийг сөхөөд үзвэл хятадууд Монгол нутагт олноороо сууршиж эхэлсэн нь 19-р зууны дунд үеэс эхлэвтэй. Эхлээд тэд цөөнөөрөө орж ирж байсан ч энэ багахан төрлөг хизээч тасраагүй тул нэг л мэдхэд монголчууд өөрсдийн их нутагта үндэсний цөөнх болон хувирсан байв. Гэхдээ энэ нь ар Монгол гэхээсээ илүүтэйгээр өвөр Монголын нутагт тохиолсон бөгөөд цагаан хэрмийн хойд нутгаар хятадууд үндэсний олонх болж эхэлсэн тул тэд тариа тарих болж улмаар монголчууд малаа битжих нутаггүй болж Монгол ноёд хятад тариачдад өөрсдийн газрыг түрээслүүлэн түрээсийн мөнгөөрөө амь зуух болжээ. Мөн Монгол ноёд газрын төлбөрөө хятад тариачдаас авахыг шаардавч түрээстэй холбоотой тэмцэл мөргөлдөөн байн гарах болсон бөгөөд Манжийн төр өөрөө сүлдэнд ороотож байсан тул захиргааны хууль журмыг хятад тариачдад ягштал баримтлуулах хүчин мөхсдөж эхэлсэн байна. Улмаар Манж төр улам бүр ганхахын хэрээр Монгол нутагт олонх болсон хятадууд өөр хоорондоо зохион байгуулалтанд орж нутгийн Монгол ноёдын өөдөөс илэрхий тэмцэлдэж эхэлжээ. Үүнээс гадна хятадууд байгалийн онгон дагшныг хөндөж мод ихээр огтолж байсан тул сүсэг бишрэл ихтэй монголчууд зөвшөөрөлгүй мод огтолсон хятад иргэдийг хатуу гараар цээрлүүлэх болсонд тэнд үндэстний олонх болоод байсан хятадуудын уур хурч монголчуудад өс зангидах болжээ. Улмаар өвөр Монголын нутагт цагаан фянхва, улаан малгайтан зэрэг хэд хэдэн нууц бүлэгмүүд байгуулагдаж эхлэв. Ингээд эцэст нь 1891 оны 11-р сарын 1 өдөр асар олон тооны зэвсгэлсэн хятад иргэд өвөр Монголын Авхан хошууны тамгын газар руу дайран орж Монгол ноён дагчин тайжийг яргалан авч түүний өвөг дээдсийнх нь бунханг тонон дээрэмджээ. Үүндээ урамшиж ирдсэн хятадууд улам цааш буюу өмнөд зүгийн онгонууд зүүн харчин хошууд руу дайрч мөн монголчуудыг хятадж эхэлжээ.
Тэндээсээ хятад босгочид улам бүр олуулаа болж улмаар хоёр хэсэгт хуваагдан нэг хэсэг нь зостын чуулган руу явсан ба тэр хэсэгт босгочид 48 хоногийн дотор зостын чуулганы 150 мянга гаруй монголчуудыг хүс тэмтэрсэн юм. Тэд замдаа таарсан айл өрх бүхнийг хүүхэд эмэгтэйчүүд хөгшин залуу гифтгүйгээр бүгднийг хүс тэмтэрч улмаар урайн чин улсыг мөхөөж монголчуудыг үгүй хий, монголчуудыг адч өшөөгөө авцгаая гэх мэтээр солигдсоор явжээ. Монголчуудыг тэд 2-3 мянгаар нь бөөгнүүлж байгаад ганц ч хүн үлдээхгүй алдаг байсан учраас ясан овоо босож цусан далаа тунаж байсан гэдэг. Зогтож гарсан хүмүүс харин өөмөн самуу намцсны дараагаар хожим садан төрлийнхнөө шарилыг оршуулах гэж нутагтаа эргэж ирсэнд алагдсан хүмүүсийн хөлн нь олдвол гар нь олдохгүй, толгой нь олдвол бие нь олдохгүй, бие нь олдвол харин дөрвөн мөч нь олдохгүй, тиймээс аимшигтай дүр зурагтай учирсан гэдэг. Эхэндээ босолхыг манжийн төр нэг их тоолгүй, монголчуудтай алалцуулаад өнгөрч байсан ч сүүлдээ төрийн эсрэг шинжтэй болж эхэлмэгцэн чин гүрний GV мужийн захиргаа аргагүй эрхэнд цэрэг хөдөлгөж 12 дугаар сарын эцэс гэхэд босолхыг бүрэн дарж тэдний удирдагч Ян Е Чуаныг баривчлан цаазаар авсан байдаг. Бослого нийт 48 хоног үргэлжилсэн ба дор хаяж 150 мянган монгол хүн хятадуудын гарт алагдсан юм. Гэхдээ бас болоогүй босолхыг дарахаар ирсэн манжин жанжин Е гэгчитгээд чин улсын захиргаанд буй монголчууд гэмгүй хятадуудыг адж хядаж байгаа тул тэднийг шийтгэх нь зөв гэх мэтийн суртал ухуулахыг өөрсдийн цэргүүдийн дунд нэвтрүүлсэнд манж цэргүүд амьд гарсан монгол иргэдтэй ч аимшигтай харьцаж байв. Харин үүнд нь уурссан өвөр Монголын баруун харчин хошууны засаг ноён Вандууд намжил тайж Чингүрний эзэн хааны ордонд өөрийн биеэр очиж генерал Е худал хуурмаг мэдээ тарааж байгаа талаар өөрийн биеэр айлтхан байж нөхцөл байдлыг намжаасан байдаг. Ер нь уг Улаанбаатарны бослого бол Монголын түүхэнд эдгэшгүй хар тол болж үлдсэн бөгөөд монголчууд олон мянган жилийн түүхэнд хизээч ингэж харь дайсны өмнө гар хөмхөн номхон хон мэт зүгээр зогсож байгаад хядуулсан түүх үгүй. Адаглаад зүүн гарын хаант улсын иргэд манжин эсрэг эцсийн цусаа шавхагдтал тулалдаж байгаад өөрсдийн үндэс угсаагаан таслуулахад хүрсэн байдаг. Гэвч зостын чуулганд болсон хятадхад монголчууд хятадуудыг эсэргүүцэж чадаагүй тул өвөр Монголын олон хошуу нутагт амьдарч байсан монголчууд үндсээрээ устж тэдний амьдарч байсан газар нутаг нь эзэнгүй болсон тул аргагүй эрхэнд хятадын нутаг болон хувирсан юм. Хэдийгээр бослого дарагдсан ч бүс нутагт үүссэн үндэстэн хоорондын мөргөлдөөн зөрчлөн цаашид олон 10 жилийн турш үргэлжилсэн юм. Тухайлбал 1930-ад онд Монголын нөлөө бүхий ноёд Манжхоогийн засгийн газарт хандаж хятад тариачдын нүүдлийг зогсоож хятадуудыг нутаг буцаахад дэмжлэг үзүүлэхийг гуйж байсан баримтууд бий. Харин 1945 онд чөлөөлөх дайнаар өвөр Монголын нутагт Монгол зөвлөлтийн цэрэг орж ирснээр харь хятадын дарлалд олон 10 жил дарлагдсан өвөр монголчууд удаан хугацаанд мэдрээгүй аюулгүй мэдрэмжийг мэдэрсэн гэдэг. Улаанбаатарны хятадхын үр дүнд өдгөө Монголын эртний түүхт зостын чуулга, зууд үд жирэм зэрэг нутгууд бүхэлдээ эзгүүрч тэр чигээрээ тариалангийн талбай болон хувирчээ. Мөн тухайн хятадхад Христийн хэд хэдэн сүмүүд бүр нарийн хэлбэл 1700 гаруй хятадын Христ шүтлэгтнүүд өртөж өөрсдийн амийг алдсан түүхэн баримт байдаг тул өдгөө бүгд найрамдах хятад ард улсын аль бие усны байр суурь нь бодит үннийг эвтэд гойвуулсан буюу харийн түрэмгийлэгчдийн эсрэг, буруу номтнуудын эсрэг, империализм болон феодализмын эсрэг ядуу ардын хийсэн тэмцэл байсан гэх мэтээр түүхийг эвтэд гойвуулан таниулах болсон юм. Өөрөөр хэлбэл тухайн жил 150 мянга гаруй гэмгүй монголчуудыг дундад улсын иргэд хөнөөсөн бодит түүхийг нууж тухайн үед босгочдын хэрж байсан урай болгохоо чин улсыг мөхөөж монголчуудыг үгүй хий хэмээх урайг нь чин улсыг мөхөөж барууныхныг үгүй хий болгон өөрчилж түүхэнд заадаг байна. Өөрөөр хэлбэл монголчууд болон хятадууд хоёр хоорондоо сайн найзууд, ах дүүс, бие биендээ эвтэй найртай хандаж амьдарч ирсэн хятадууд монголчуудыг адч хядаж байгаагүй гэх ойлголт төрүүлэхийг зорддог болсон юм. Манжин дарлалд өнгөрөөсөн олон зуун жилийн хугацаанд монголчууд энэ алалхын дараа өөрийн гэсэн тусгаар улсаа байгуулах, эрх чөлөөгөө тэмцэн олох нь зайлшгүй шаардлагатай юм а гэдгийг нийтээр ухамсарлан нэгдмэл санаатай болсон юм. Баруун харчин хошуу ноёны орыг эцэг Вандууд намжлын араас залгамжлан суусан гүнсэн норов тайж хошууны ард иргэдийг сургах сургууль байгуулж Монгол цэргийг сургам бэлтэж эхэлсэн байдаг. Харин баруун харчин хошууны нөлөө бүхий ноёдын нэг алалгаас амьд гарсан хайсан гүн хожим нь эхэлсэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчдын нэг болон оролцсон юм. Аллах зөвхөн өвөр хошуудад төдийгүй ар халахын монголчуудын хувьд ч аимшигтай шок болсон бөгөөд үүнээс олон жилийн дараач мартагдаагүй хэвээр байгаа юм.
1911 оны 7 дугаар сард богдож явсан дам хутагт Оросын эзэн хаанд Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалд тусламж хүсч бичсэн загтавтаа дээрх аллахын талаар мөн дурдсан байдаг. Өвөр Монголын нэгэн томоохон эрдэмтэн Улаан Малгатны аллахыг соёлын хувьсгалын үеэр монголчуудыг бүр олноор нь хятадын өмнөх бэлтгэл байсан гэж хэлсэн байдаг. Харин нэрт эрдэмтэн Боржгоны бүрэн сайнгаа энэ аллах нь монголчуудын түүхэнд үлдээсэн ул мөрийг хятадын түүхэнд хар тамхины дайны үлдээсэн ул мөртөө зөвлөх үйц эргэлт авчирсан үйл явдал юм гэж дүгнсэн юм. Орчин цагийн хятад улсын түүх хар тамхины дайнаар ихэлсэн бол орчин цагийн монголчуудын түүх Улаан Малгатны аллахаар ихэлсэн гэж тэрээр дүгнсэн байна. Энэ хоёр үйл явдал нь хоёр үндэстэнд харийн дарлал гэж чухам юу байдгийг бүрэн ойлгуулж дахиж ийм явдал гаргуулахгүй байх сэтгэл зориг төрүүлсэн гэдгээрээ адилхан байж болох юм. Өнөөдөр хятадын боловсролын салбар хятадын ирээдүйн иргэдтэй 1843 онд эхэлсэн хар тамхины 1-р дайны түүхийг дэлгэрэнгүй зааж харийн төрөмгийлэл гэж юу болох, яагаад хятад улс хүчтэй байх ёстой вэ гэдгийг тархинд нь шингэтэл суулгаж өгдөг. Мөн Зүүн Азийн үндэстнүүдийн нэг болох Солонгосчууд ч үүний нэгэн адилаар өөрийн орчин цагийн түүхийг Японы төрөмгийлэлд орсон 1910-ад оноос эхлэн зааж сургадаг. Харин монголчуудын дээрх үндэстнүүдээс ялгаатай нь өөрсдийн түүхэнд эргэлт авчирсан энэхүү чухал үйл явдлыг мартсанд оршиж байгаа юм. Бид түүхийг мартаж болохгүй. Учир нь түүх мартагдвал давтагдчих гээд байдаг талтай.